Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр нэгэн сонсогч маань нэгэн түүх явуулсан байна. Үүн дээр зөвлөгөө өгье гэж бодож байна. За юу болсон бэ гэхээр эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй гэр бүл болоод 10 гаруй жил болсон 30 нэлээд гарцсан хүмүүс байна. За юу болоод байна гэхээр нөхөр араар тавих нь ихслээ. Анхандаа энэ асуудлыг яг онцож авчиад баригдаж байгаа гэж гисэн мессеж, чат гэдэг юм тиймэрхүү зүйлээс олж бид нэр гэр бүлд хэрүүлэн ихсээ. Манай нөхөр бол намайг хардж байна. Чиний хардтал чинь арай хэтэрлээ гэдэг. Гэхдээ хизээч би баримт нотлохоогүй зүйл дээр хардна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар хин нэгтэй харилцсан байдаг. Харилцахдаа маш дотно харилцаа үүсгэсэн байдаг. Маш хөвгчлөлтэйгээр гоё чатлсан байдаг. Жишээ нь надтай харилцахдаа байнгын тийм маргаантай залхсан байдалтай харилцдаг бол манай нөхөр маань тухайн өөр эмэгтэйтэй харилцахдаа маш гоё хөвгчлөлтэй, өөрийгөө маш гоё илэн далангууд ярьж байгаа ч гэх юм уу те. Өөрийгөө тэгж чөлөөтэй байгаад байгаамаа. Тэгэхээр би тэрийн харилцаанд үнэхээр анцаа үнэхээр үүсчээд байна. Тэгээд юу гэдгийг эмэгтэй найзтайгаа маш гоёор чадалж гад оройн уулзъя, караоке оръё, хөгжилтий өнөргөө амралт тавьж идэх юм те. Тиймэрхүү чадварыг би олж унссан. Үүнийг нь хэлж маргаа үсгээр миний утас чатыг ухаж үзлээ. Чи амар хартай байна. Энэ зүгээр л ингийн хөгжилтэй чат. Чи найзгүй болохоор мэдэхгүй байна гэх зэрэгээр намайг байнга доош нэх гутаан дурамжлах асуудлууд ихсээ. Энэ тохиолдолд яах ёстой юм бэ? Үүнээс болж би байнга маргаа үсгдэг. Тэгээд нөхрийгөө яг яаж байгаа бол гэдэг үүднээс болж ингэж хэрүүл маргаан бол нилээдгүй даамжирсан. Ер нь надтай адилхан эмэгтэй хүмүүс ямар харилцаа үүсгдэг юм бэ? Яа тийм бэ гэдэг тийм асуудал яригдсан. За энэ дээр авч үзэхэд бол хэд хэдэн төрлийн зөвлөгөө өгье гэж бодож байна энэ бүсгүйд. Та нэгдүгээрт өөрийгөө хэд анхаарахгүй байгаа мó? Магадгүй гэр бүлийн харилцаанд ямар нэгэн байдлаар анц цав үүсэж эхлэхэд та шалтгааныг нөхрөөсөө биш өөрөөсөө хайж үзсэн үү? Эмэгтэй хүн хэд өөрийгөө анхаарахгүй болоод ирэхээр таны гэр бүлийн харилцаа бас жоохон өөрчлөлтөд байгаа юм болов уу гэж өнөхөд харагдаж байна. Ер нь манай эмэгтэйчүүдийн нэг нийтлэг дүр төрх байдаг шүү дээ. Ямар дүр төрх байд юм бэ гэхээр за мэдээж эмэгтэй л хүн болсон байна. Хүүхдээ харна. За мэдээж төрн жирэмсэн байна. За тэгэл арга гэрээ ажил амьдрал гэсээр байгаад өөрийгөө хайцсан байдаг. Адгийн наазах нь өөрийнхөө бие галбарт анхаарахгүй те хэвлэлийн таргалалт хэд өөхөлт ихссэн байдаг. Өөрт юусаа анхаарахгүй. Хүн гэдэг амт чинь нэг төрлийн байгалийн юу гэдгийг шалгарлаар гой сайхан зүйл рүү татагддаг. Тийм учраас эмэгтэй хүн та өөртөө анхаараарай. Өөрийнхөө зан харилцаанд анхаараарай. Үнэхээр таныг тэгж хичээгээд байхад болохгүй бол та дараагийн арга хэмжээг авахд болно. Тэгэхгүйгээр зөвхөн юу гэдэг гэр бүлийн харилцаагаа юм хэрүүл дээр те чат, мессеж гэдэг юм уу юм хэрүүл дээр явж явах нь бол бас харилцааны үед доголдолтой байна. Өөртөө анхаар, өөртөө цаг гарга, битгий хохирогчийн дүрд хит ихэд өөрийгөө битгий тавь. Би л те ингэж үр хөхтэй харж байна. Би л ингэж ар гэрээ авч явж байна. Би л ингэж тэгж нөхөр маань л миний араар тавьж гэдэг иймэрхүү зүйлээс ангижирч өөрийнхөө бодлоо чөлөөлж өөртөө цаг гарга, өөртөө зав чөлөө гарга ингэснээр танд илүү их боломж олцоо нэгдэх болно. Өөрийнхөө эзэн та гэдгийг л ямагт ойлгох хэрэгтэй. Ганц амьдрах хорвоод хамгийн сайхнаараа байх хэрэгтэй. Дасал хөдөлгөөн хий. Өөрийнхөө дуртай хоббигоо хөгжүүл. За хүүхдээ харахын хажуугаар ямар ажил хийж болохоор байна.
бүхий л зүйлээ санхүүгийн хараат бас байж болохгүй. Эмэгтэй хүн тэгвэл хэд одоо нэг одоо манай Монголд бас нэг нийтлэг төрх өгдөө шүү дээ. Хүүхдүүд хараад өсгөж хүмүүжүүлээд нөхөр нь ажил хийгээд байж гин гэдэг. Эмэгтэй хүн хизээч хэрэгтэй үнэтэй санхүүгийн хараат байж болохгүй. Дээр нэмээд өөртөө цаг зав зарцуулж би хаадаа анхаарч өөрийнхөө мөнгөд юу гэдгийг стресс уур бухимдлаа гаргах те магадгүй энэ зүгээр энэ зүйлийг сонсгож гэсэн танд одоо юу гэдгийг өөртөө анхаарах жоохон тийм мотивац өгч өөртөө ингэ сэтэл өгч жоохон өрдөл чухал юм аа. Хитрхи нэг талыг хараад одоо ерөнхийдөө манай Монгол улсад одоо 3 гэр бүл дутмын нэг нь салж яана гэдэг. Ерөнхийдөө юугаар судалгаа бол одоо аль биесээр гарчаад байгаа шүү дээ. Тэгээ 3 гэр дутмын нэг нь яа салж ийнэ. Маш одоо юу гэдэг. Одоо ингээд эмэгтэй хүмүүсийг хараад байхад л нөхрөөсөө салсныхаар дээрээс гинт өөртөө гоё анхаарал өөр амар гоё одоо хувцс авч өмсдөг ч гэдэг юм уу. Өөрхөн бие хаад анхаардаг ч гэдэг юм уу. Өөртөө чөлөө зав гаргах ч гэдэг юм. Ийм зүйлс байдаг. Тиймээс та өөртөө маш ихээр анхаарч шалтгаан нөхцөлийг одоо юу гэдэг нөхрөөсөө бурууг хайхаас илүү өөртөө нэг ярилцаад үзээрэй. Өөрийгөө ялан дийлээд үзээрэй гэж танд энэ зөвлөгөө өгмөр байна. За ерөнхийдөө энэ араар тавилт гэдэг зүйл бол хэд хэдэн төрлөөс одоо шалтгаан нөхцлөөс одоо үүсдэг гэж ерөнхийдөө бол үзэж байгаа. За ямар шалтгаан нөхцлүүд байгаа юм бэ гэдэгэнгүүт гэр бүлийн харилцаанд за нэгдүгээрт миний нөгөө хэлээд байдаг хит би яадаа анхаарахгүй бах те. Энэ нүртэл одоо ингээд одоо гэр бүлийн араар тавилтын шалтгаан болж байдаг. Хоёрдугаарт нөгөө сексийн одоо харилцаа хит сонирхолгүй байх. За тэгээд нөгөө нэг байнгын нөгөө нэг хэрүүл, уруул, маргаан ч гэдэг юм тийм зүйлийг болохгүй байгаа зүйлийг эмэгтэй хүмүүс хийгээд байдаг. Жишээ нь одоо юу гэдгийг энэ маргаан одоо даамжсан улмаас эрэгтэй хүн цаашаа явуулдаг. Би олон жишээнүүдийг харж байсан л та. Гэртээ очингууд эхнэр маань юм хэрүүлтэй, уруултай ингээл юм байдаг. Харин одоо юу гэдгийг өөр нөгөө нэг бүсгүүдээр очингууд одоо тийм агуулсан дайдан байдал намайг хүндэлдэг ч гэдэг юм уу те. Энэ зүйлс маань одоо ингээд ил байдаг учраас би одоо эхнэрээс салах шийдвэр төрсөн ч гэдэг юм. Ийм зүйлс байдгаа. Тэгээд ерөнхийдөө ханилж байгаа ханижлаа эрэгтэй ч эмэгтэй ч гэлтгүү хүндэлж байх хэрэгтэй. Аливаа нэгэн зүйлд хүндлийн зураас шугам гэж зүйл байдаг. Тэр шугамыг давсан тохиолдолд гэр бүл салах гэдэг харилцаа бол үүсэх магадлал маш өндөр байдаг. Тийм учраас аливаа нэгэн зүйлд хүндэлтэй байж ах нь хүртэл чухал байдгаа. Гэртээ ирэхэд ямар нэгэн тийм халуун дулаан уур амьсгалтай байх нь хүртэл чухал байдаг те. Ингээл одоо ингээд л ерөнхийдөө энэ адилхан хүмүүс шүү дээ. Эрэгтэй ч эмэгтэй ч ганцхан одоо эрэгтэй хүний буруу гэдэг юм уу? Эсвэл ганцхан эмэгтэй хүний буруу гэхээсээ илүү та ингээд орчноо анзаар нүдээ нээг цаг чи болсон байна. Яагаад вэ гэвэл та нүдээ анаатай удаа явчихжээ. Нүдээ нээгээд яг харж байгаа шулуун шугамаа биш хоёр талынхаа орчныг хар. Эргэн тойрноо анзаар ингэснээр таны гэр бүлийн харилцаа илүү тогтвортой болох болов уу гэж бодож байна. За мэдээж энэхүү миний ярьсан зүйлтэй санал нийлж байгаа юм байвал бас сэтгэлдээ үлдээгээрэй. За мэдээ санал нийлэхгүй хүн байгаа бол доор нь комент хэсэгт одоо сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Ингэснээр энэ одоо юу гэдгийг сонссон хүмүүс маань мэдээ сэтгэл хэсгээс бас бусад хүмүүсийн үзэл бодлыг бас харсаар илүү давуу талтай болов.